Одоо та Зөвөөрэ ток шоуг үзчихээ. Тэгээд намайг харж байгаа яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Зөвөөрэ ток шоу бол маш удаан хугацаанд их олон дугаарыг хүргэж их олон сонирхолтой зочдтой ярилцсан. Тэр дундаа телевизийн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй тун цөөхөн ярилцсан. Тэгээд өнгөрсөн биш энэ 7 өдрийн нэгтгэд би TVS телевизийн Beat the Champions гэх нэвтрүүлэгт орлоо. За тэр үеэр TVS телевизийн Монгол комент гэж Монголын бас маш олон үзэгчдийг хооронд нь бас ингэж талцуулдаг. За маш олон зүйлийн тухай ярилцсан шийдвэрлэдэг, бас шийдвэрлэхэд том нөлөөг үзүүлдэг тийм нэвтрүүлэг байгаа. Тэр нэвтрүүлгийн хөтлөгч Батболигтэй бас нэг нэвтрүүлэг хамт оронгоо давхар ажиллаа хийгээд за Зөвөөрэ дөрж байна гэсэн маш тийм гоё авраалгын хүлээн авсан учраас өнөөдөр ингээд студидтэй хамт сууж байна. Тэгээд миний урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. За ажил тавтай. Ажил тавтай. Битээр бас сая нөө нэвтрүүлэлт ороод битээр хожигдсон юм аа. Тэгээд хожих байсан юм аа гэж яриасан. Бүрэн боломж байсан тий. Бүрэн боломж байсан. Тэгээд тарах ашиглаж чадаагүй. Тий. Тэгээд бас ир хүмүүс ч бас нэг ямар нэг юм шартаа байдаг. Тэгээд ярилцаа сууж илаа. За тэгээд өнөөдөр бол маань нэвтрүүлэг бол их тийм өмнө үзчихсэн нь ер нь өвдөлгүй яах вэ? Танаа нэвтрүүлэг чинь бас одоо юу гэдэг нь би ер нь тэгтээ нөгөө ярилцлагын нэвтрүүлгүүдийг их сайн үздэг байхгүй. Тэр нэг жоохон чөлөөт цаг гарвал ингээл ярилцлагын нэвтрүүлгүүдийг яг эрэгтэй эмэгтэй хөтлөгчдөө гэхгүй юм бүгдийг үздэг. Одоо C1-ийн алганы хийч юм уу тий ХТV-ийн болцоо тэгээ цензургүйрээ мэдээж үзэн тий. Тэгээ ам нэвлийг улс төрийн эдийн засгийн тэгээд entertainment гэдэг энэ бүх ярилцлагуудыг үздэг тэгээд онцлог имижтэй бас их тийм олон зочин оролцсон дугааруудыг харсан чинь нэг тийм давтагддаггүй яваад байт юм лээ шүү дээ. Гол нь нэг юм агуулга дээр давтагддаггүй яваад байдаг. Би бол ер нь тийм телевизийн нэвтрүүлэгт бас өргөдөж энэ төр орж байгаагүй. Орж байгаагүй тий. Орж байгаагүй. Бараг анх удаага. Тэгээ анх удаага би зөвхөн нэг NTV телевиз дээр нэг нэвтрүүлэгт орсон. Гэхдээ тэр бол намайг яг үндэстэй элдв янзын ярих боломж олдгоогүй нэг ахлах тоогоочийн заавраар гэж зөв. Зөв. Хоол хийсээр байгаа л. Пижигнэл өнгөрдөг нэг юм л орж ирсэн. За тэгэл маань нэвтрүүлэг бол ахлах тоогоочийн заавраас шал өөр гэж. Сайхан ярилцсан хоёлаа. Тэгээд нэг нөгөө ер нь бол хэр нээлттэй юм бэ? Би харьцангуй нээлттэй хүн шүү дээ. Найз нөхдүүдийн хүрээлэлт ах дүүнэр одоо юу гэдэг ойр тойрныхоо хүрээлэлт бол хамгийн нээлттэй хүн гэж дүгнэгддэж штэ. Баггүй элдв янзын тийм гадагшаат төгшөө бодлого. Нээлттэй сайхан байгаараа тий. За хоёулаа ингээд дэлхийн брэндээс манай нэвтрүүлгийг ивент гэхэд одоо хамтран ажиллаж байгаа. Тэгээд Каспер гэж мэдэх үү? Мэднэ. Ер нь алкогол хэрэглэх үү хаяа да? Хаяахан да. Би бас хаяада уудаг гэж хэлүүлэхээр хаяада гэдэг шүү. Ер нь стон хэрэглэхгүй. За тулгаад хоёлаа өнөөдрийнхээс яриаг эхлэе. Тэгээд өрсөнд баярлалаа. Зүгээр. Тэгээ хоёлаа сайхан өнөөдөр нэг ир хүмүүс сайхан нэг нөгөө ялцгаахаа гэж бодчих. Тэгээд хоёлаа ихтэй нэг хувь хүнийх нь мэдээлэлээс эхлэе. Ер нь 10 жилийн сургууль, айлын хиддэх хүүхэд, дэхтэй сургууль, ямар мэрэгчлэлтэй гээл те. Хувь хүний нэг мэдээлэлүүд байдаг шүү дээ. Тий. Манай аав маань Монгол хэл уран зохиолын багш байсан юм. Тэгээ ардын боловсролын салбарт 40 жил ажилласан хэл уран зохиолын багш Ахмад багш байсан. Тэгээд аав маань үүд болоод 2 дахь жил рүүгээ явж байна да. Тэгээ саяхан үүд болсон аавыг алдчихсан. Тэгээд би айлын 7 хүүхдийн нэг миний дээр ихч байна. Хуульч өмгөөлөгч мэрэгжилтэй. Саяхан одоо алдарт их юм болцол хангасан 4 хүүхдээ ээж ихч байна. Доор 5 дүү байна. Тэгээд 5 дүү дотор их өөрмөц байна. Би нэг дүүгээс нэг ах. Тэрний доотлын дүүгээс 2 ах ингээд яг бид 3 эрэгтэй нэг юм жил дараалсан 3 байдгийн. Үеийнгийн юм. Тий, үеийнгийн 1 2 3 дугаар курст цуг сурч илээ. Одоо хахвэ бүгд тэгээд нөгөө тус тусынхаа амьдралыг хөөгөл залуучууд чинь тэгээд явж штэ ингээд гараа явчихсан тий. Хэдэн оных юм бэ? Би 83 оных. 83 оных. Гахаатай. Гахаажилт. 10 жилийн сургуулийг, дээд 10 жилийн сургуулийг Ховд аймагт төгссөн. Тэгээд би өөрөө Ховд аймгийн Чандман сумд төрсөн. Тэгээд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэрэгчлэр төгссөн 2006 онд төгсөжсэн. 2005 оноос энэ хэвлэл мэдээллийн салбарт ажилласан оюутан байхаасаа 3 дугаар курсын оюутан байгаад дадлага хийх гэж явбал анхын телевизийн салбарын хаалга татсан да. Тэгээд тэрнээс хойш ёстой хаашаач хазаагаагүй л эндээ байж тээ. TVS телевизэд хэр удаж байгаа юм бэ? TVS телевизэд 10 жил болчихлоо шүү дээ. 11 жил болчихно да бараг. 11 жил. Бараг л төгсөөл шахуул авсан юм шүү дээ. Тийм тэр хоорондоо TV8 телевизэд бас нэг 2 жил гарав ажилласан байхгүй. Тэгээ миний анхны одоо телевизийн салбарт хүл тавьсан тэр боломж босго бол TV8 телевиз. Тэндээсээ яваал 2008 онд TVS телевизэд орвол тэгээ би бас гоё бэлгшээж боддөө штэ TVS телевиз.
би ТV-с телевиз дээр ирээгүй ТV-с над дээр ирсэн гэж ярьдیں۔ Зүгээр одоо хүмүүстэй янзаар ойлгох бах. Нөгөө манайх TV8 гэ телевиз байла. Одоо соёлын түүргөний артал дээр миний анх ажиллаж байсан телевиз байж исэн чинь энэ ТV-с телевизийн хаавал дүрхт байжгаад нүүгээд яг манай хоёр давхар төрөөд ирсэн байхгүй. За. Нэг телевиз хоёр нэг байрнаар орсон. Тэгээд нэг давхараасаа шууд хоёр давхарлуул шилж орсон. Болох юм бол төхөөрөө гэдэг шиг тийм. Тэгээд би бас ярьдэн шүү дээ. Миний телевиз бол над дээр хүрээд ирсэн телевиз юм аа тэгээд. Би өөрөө очоогүй маа гэж тийм. Чи том байгуулсан. За тэгээд Монгол комент гэдэг нэвтрүүлэг бол хувь хүний одоо яг Батлаг гэдэг хүний хувьд бол нэрийн хуудас гэж би боддгийн. Одоо зөв яриа бол миний нэрийн хуудас гэж явдаг шиг. Тэгээд нэвтрүүлгийн түүхээс хоёлаа нэг давчхан ер нь бол хувь хүн талаас илүү би ярилцъя гэж бодож байгаа учраас нэвтрүүлгийн эхэлсэн түүхээс эхлүүлээд нэг давчхан хоёлаа нэг яриа. Тий. Би бол одоо ийм штэ. Би яг энэ санаачилж эхлүүлжсэн энэ контентод бол хайртай байхгүй. Тэгээ нэг л зарчим одоо ингээд мундаг ах эгч нар дээр байна тий. Энэ салбарын доороос тэгтээ бас ингээд үнэр гарч ирж байна. Тэгээд хилдэг миний хилдэг нэг үгэл байт юм л. Ажиллаж байгаа ажилдаа сэтгэлээс ханд. Эзэмшсэн мэрэгжил ч юм уу юм бол тэр мэрэгжилтэй хайртай л байна. Тэг хүн ажилдаа дуртай, мэрэгжилтэй хайртай байхад тэгээд ер нь их олон асуудал нэг амьдралд таарахгүйгээр ингээл болдъё. Ажилдаа хайртай байх хэвээр мэрэгжилтэй дуртай байх хэвээр тэгэл болоо гэдэг зарчмаар. Би бол чам түрүүнд хэллээ шүү дээ. Манай Мегмар Жав гэж хүн байсан. Монгол хэл уран зохиолын багш. Тэгтээ мэдэхгүй хүмүүс бол мэдэх хүрээний нутаг орных нь улсууд шавнар маш олон шавтай тэр шавнар мэднэ. Тэгтээ аавын маань нэрийг мэдэхгүй хэрнээ намайг нөгөө комментийн бэлгээл гээд ингээд улсууд мэддэг болсон байна. Чамайг бас л одоо тийм биш. Би танаа аавыг мэдэхгүй чиний овгийн үсгийгч мэдэхгүй байхгүй. Тэгтээ зөвүүрээгийн оргилыг бол тэгэл мэдчихэж штэ. Тэгэхээр бид нар ахтай нөгөө нэг цасан дээр гарах мөртөө цаасан дээр үлдэх нэртэй гэж ярьдаг штэ. Чонмгой хэлсэн энэ үг бол ядаж үлдэх юм байна да гэж бодоол гоё олзуурхаал явдаг. Тэгээ бол ажил мэргэжилтэй хайртай штэ. 2011 онд эхэлсэн. Яг өөрийн санаа юу? Тий, 11 оны 11 сард эхэлсэн. Их гоё эхэлжсэн штэ. 6-1 дээр ер нь тэр үед чинь хүүхэд байж гоё дэврүүн. 11 оны 11 сарын 11-нд за энэ жамартаа л өрсөлдөгчгүй байх шүү. Тэгээд 6 ширхэг нэгийн тод авахцуулж байгаа тэфир төгжлөө шүү дээ. Тэгээд их гоё түүх тэр үе одоо бодохоор их гоё байдэн шүү дээ. Олон дурсамж ингээл сэдрэндээ тэр үе чинь миний бас анд амьдралын нөхөр тий анхалж энэ телевизийн эфирт намайг таниулж ингэж хөтлж миний нэг өрөөсөн баг нь болж явжсэн тэр найз нөхөртөөгөө эхэлж исэн энэ нэвтрүүлэгч одоо үдийд баг ингээм 1500 дугаарлууд өгч штэ. Хол явлаа штэ. Маш олон мянган иргэдээс захиа занаа авч уншиж дамжуулж. Хэдэн захиа ирсэн гэсэн байна нэр. Би одоо яг нөгөө тоон тооцоогоор мэдгүй зүгээр надад нэг 14000 орчим тийм маркны нөхц байгаа юм. Тэгэхээр бас нэлээд л захиа ирсэн байна. Тэгээ тоондоо юу авахтай нөгөө хүмүүсийн захиа ингээ уншаад өнгөрөөд авах штэ. Нөгөө гол нь тэр улсууд чинь нэг л зовлон асуудал шийдвэрлэх хүсэл эрмэлзэл тийм юмтал хандж штэ. Би сая бас одоо танаа нэвтрүүлгүүрөө зориод ирж байхдаа бас хайпи ирлээ. Баянгол дүүрэгт бас 8 нэрийн дэлгүүр ажилуулдаг аав залуу ирээд уулзаад баяр хүргээ явж. Тэгээд танаа нэвтрүүлэгт хандсан. Тэгээд захиа бичсэн тэр цагтлын мөрөөр олон залуучууд тусалж дэмжиж агаад төрийн бас байгууллагатай Солонгосын нэг юм төрийн бас байгууллагатай хүмүүнлэгийн байгууллагатай холбож өгөө тийм нүдний хор тавтагтай байсан охин 4 настай охин. Хагалгаанд яваад ирлээ. Тэгээ охин хараа орчлоо. Тэгээд бүр баярлалаа гэсэн тэгэл ирж чинь тэгэл өөрөө ингээл хөөрчдөг шүү дээ нөгөө хийж байгаа юм да. Тэгэл эндээсээ нөгөө кап аваад нөгөө таашаал аваад явахаар чинь тэгэл хүн чинь тэгэл өдөр ингээд өөр атал явдал амьдраад идэх байхгүй. Ажиргалтай тий. Сайхан шүү дээ. Тэгэхээр дуртай ажиллаа хийнэ гэдэг чинь өөрөө ажиргал юм да. Дуртай ажиллаа хийнэ гэдэг чинь тэгэл хаппи шүү дээ. 2011 оноос хойш 8 жилийн хугацаанд 1500 гаруй дугаарыг сард хэдэн дугаар хүрдэг юм бэ? Сард манайх 22 дугаар байхгүй. 22 дугаар. Тий, сард 22 дугаар. 7 өнөخت. 7 хоногийн 5 өдөр шүү дээ. Зөв. 7 хоногийн амралтын 2 өдрөөс бусданд нь тэгэл нэг 4-7 хоногт нэг 8 өдөр хасагдахад 22 дугаар л унджаар явдаг байхгүй. ТV-с 10 сард л нэг 210 дугаар яваад ийн гэсэн үг л тий. Айхтар юм а тий ихв шүү. Тэгэхээр бас нөгөө давтамж бол амар л тань. Монгол комментиг эхэлж байхад бас ажилласаа түр гарцсан байсан баг тий. Тий, тэр үе яг зүгээр одоо мэдэх улсууд маань мэднэ л тий. Манай хамтрагчийн хувьд ч гэсэн бас ингээд ТV-с чөлөөлөгдсөн байсан нэг тодорхой тийм шалтгаан нөхцлүүд тэр үед явлаа. Нэг оронтооны юм цомгтгал энэ төр явагдаад. Тэгээд би телевизийн салбарт анх ихтэй TV8-д ороод ийм цоохор мэдээ гэж нэг юм болон
уншиж одоо өөрөө гардггүй. Дараа нь тэр TV8-ийнхаа цоохор мэдээг TV-с рүү ноото ноцтой мэдээ болгож бас тэг өөрөө гардггүй. Тэгж жагаад энэ Монгол комментиг эхэлсэн. Тэгээд энийг эхлэх бас тийм нөхцөл байдлууд дээр нь их гоё штэ. Тэр чинь тэр үед манай хамтрагч маань бас ийм ажлын юмнасаа түргэн дэрсэн байжсэн. Тэгээд би тэр манай тухайн үеийн нөгөө TV телевизийн захирал Цэндийн инх бот гэж хүн мэдээллийн сайтуудын доотх коммент хэсэг дээр бас нэг ийм анализ хийл гэж ажиллаулдаг байсан. Гэхдээ түр өдрөөр залниж. Тийм юм хийж байгаад тэгэл тэрийгээ зүгээр нөгөө телевизийн эфирт нэвтрүүлэг болговол сонирхолтой юм шүү л гэдэг л саналыг л хэлсэн юм л та. Тэр чин яг нөгөө сайтын коммент хэсэг дээр чин нөгөө хүний үзэл бодол ямар нэгэн цензургүй, дарамтгүй, тийм худлаагүй байгаа байхгүй. Санал шүүмжлэл одоо бүх зүйл нь ингээ ил байжсэн. Тэгээд хийхдээ зураг авалтгүй, монтажгүй одоо байгууллагаас машин, бензин гэдэг тийм дарамтгүйгээр ингэж эхэлжсэн шүү дээ. Тэгээд одоо Монгол комментиг би маш амжилттай явсан л гэж боддتي. Одоо бол арай өөр болсон баг те тэр коммент сэтгэлдлүүд одоо тэр чинь бүр нийгэм шал өөр болчих. Тэр үед чинь хамтрагч дээрийн чинь гол зэвсэг Yahoo Messenger байсан шүү дээ. Ганцхан голж байх та угаас ганцхан сувг нь Yahoo Messenger байсан. Тэгэл араас нь ингээл Facebook чи юм хүчтэй болчих чинь Twitter гээд ингээ ороод ир чинь тэгэл нийгмийн сүлжээ чи ингээл үргэсгийн хэрээр өшөөл ингээл агуулгад хилдэг юм байна л та. Гэхдээ нэг л юм нэвтрүүлэх эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл байгаа юм. Энэ бол захидлын урсгал тасраагүй. Яг захиа бүр ингээл ирдэг тэр хандлага нь өшөө нэмэгдсэн үхээс тийм бурахгүй байгаа байхгүй. Тэгэл тэр хүмүүс шүмжилчлээдгийн. Тэр хугацаанд өөр хийжсэн зүйл байгаа юу? Ажил. Байлгүй яах вэ? Тэгээ би яг Монгол комментиг хөтлөж явах үедээ ноото ноцтой мэдээгээ бас олон жил тасрахгүй тогтмол хийсэн. Тэгээ тэр чинь нөгөө амьдралд бас юм янз янзын төлөвлөөгүй таварлаг юмнууд гарч штэ. Яг амьдрал гэж нэвтрүүлэг хийдэг байсан. Нийгмийн цагаагаар гэж нэвтрүүлэг хийж илээ би. Төр ард түмэн гээд нэвтрүүлэг хийж илээ. Ер нь бол нэг тийм иргэний сэтгүүл зүй талдаа лен жоохон тийм сэтгэл гаргаж ажиллаж байсан. Тэгээд одоо зарим нь ингээд явж ийн зарим нь бол тэгэл одоо тийм мартагтаал үлдэх юм байл та цагийнхаа шалгуур авч юм. Тэгэл яг шигшигдэл Монгол комментээр л яг хүмүүс мэдээд байл л те. Монгол комментод гэхдээ ерөнхийдөө тэр аль аль нь бол багтаад явж байгаа. Шингээд те. Нийгмийн цагаагаар гэдэг нэвтрүүлгийг одоо комментийн мөрөөргээд араас нь үргэлжлүүлэл явж байгаа. Адилхан. Ер нь бол агуулга нь адилхан. За энэ хугацаанд их сонсож байхад нэг ганц ярилцлага өгсөн байх шүү гэсэн. Энэ өстө одоо шудраг бай гэхээр те. Үнэхээр ингээд шүүх дуудагдаад ямар нэгэн зүйлийг хийхэд айгүй их дарамттай юм аа. Маш их тийм үр ширэнд орж байна гэж. Энэ Монгол комментиг хийж эхэлсэнээс хойш хэдэн удаа шүүхэд дуудагдав барагцаагаар хэдэн төгрөгийн өрөнд орж тэрийг төлөв. За ёстой сайхан яри да. Ингэж нэг ярих одоо юу гэдэг юм бол нэг олдчихсан шүү дээ. Би чинь ажиллав хийгээд идэх. Би чинь сонсмоор байна. Аль үед нь нөгөө амьдрал асуудлаа ярих байт тий. Тийм шүү дээ. Яг хамгийн төвхтэй юм оргилоо энэ л байна. Манайх энэ эрх зүйн орчин хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус чөлөөт тий. Тэгээ их сурвалжаа нууцлсан иргэний сэтгүүл зүй, ерэн сурвалжилсан сэтгүүл зүй чиглэлд хөгжөхөд бол маш төвхтэй. Өнөөдрийн хүртэл би аль ч хэвлэл мэдээллийн байгууллагт зүгээр өөрийнхөө салбарын зовлон жаргалыг ингэж ам нээж ярьж байгаагүй. Маш олон төрлийн дарамт, маш олон хэлбэрийн занл хийлэл, өч олон төрлийн одоо харгислал тий. Өчнөөн зүйлийг ингээд үзээ явж шүү дээ. Гэхдээ энэ ажил мэргэжилтэд хайртай учраас даван туулдаг байхгүй. Нэг ийм эрхитүүд ирээд дарамтлагт нь шантраад болдог тийм сэтгүүлч гэж бол Монголд байхгүй байна. Би энэ салбарт байгаа залуучуудыг бүгднгийн одоо юу гэдэг нь зүрх сэтгэлийнхаа дуудлагаар орж ирсэн хүмүүс байдаг гэж хардыг. Энийг даваад байхад энэ эрх зүйн орчны чинь дарамтыг л дийлэхгүй байхгүй. Би бол өчим үзчихсэн. Зүгээр ажилласаа гүйж гарч ирэхдээ ингээл хамар дундуураа турбаагаар цогцолоод ингээл савал унжижсэн. Хамраа чихүүлчээл одоо эмжижгээд эмдэг байдий мундаг эмлэгтэй. Тэгээд маш гоё ингээд янзлаад гаргаад өгсөн. Одоо гоёж нэг бахархаад байгаа юм байна. Тэгтэл бас баярлалаа тийм. Машина капитал дутсан юм шиг л нэмээд байна. Тэгээ энийг давж байгаа шүү дээ хүн. Ийм имийг давж байгаа. Өчнөөн занал хийлэл, аална, хятна, идэн, уун. Тэгээд бүр ар гэр үр хүүхдэр хүртэл ингэдэг ямыг давж байгаа юм. Нэг эрх зүйн орчны дарамт бол үндэ төвхтэй. Чи бодол та би хэлжээс нэг өдөр 3 төрийн удирдах албан тушаалтан яг ингээд ийм хувилдж байгаа юм шиг шүүх тавьчирч өгч илээ шүү дээ. Намайг 500 мянган төгрөгийн цалинтай байж хаад 100 сая төгрөг нэгж өгч байсан. 3 хүн. Тэ юу гэсэн үг юм бэ? Амар байгаа шүү дээ. Одоо ингээд зүгээр л би ярьдیں۔ Нэг ярмаар санагдаад байт. Одоо тэнд нэг гомдоод энэ төр биш. Би зүгээр
одоо энэ нэвтрүүлгийг чинь янз янзын төвшний янз бүрийн хүмүүс үзэж байгаа шүү дээ. Шийдвэр гаргах төвшөнд байгаа нэг ч гэсэн хүн байвал бидний үзэл бодлыг хумж байгаа чинь бэлгээг дугаа болгож байгаа хэлбэр биш юм аа. Та нар 3,200,000 иргэдийнхээ амийг л барьж байгаа агуулга байхгүй юу? Тийм шүү дээ. Өөрчлөөч, засаач, сайжруулаач. Юм өсөж өөдөлж явдаг болохоос манайх шиг ундаг урууддаг ийм тогтолцоо байж болдгоо маа. Бас энэ нэг одоо юу гэдэг нь ардчлалт чөлөөт эдийн засгийн энэ үнд зүйл бидэнд үлдсэн одоо маш том бөгөөд цорын ганц дэлхийд байгаа хүндэмж болохоор энэ хэвлэлийн эрх чөлөө байхгүй юу? Энийг ингэж хааж боож хумж байгаа эдийн засгийн агуулгаар ингэж бадж байгаа энэ би бол энийг харгислал гэж хэлдэг. Энийг болиочл гэж хэлмээр байна. Гурван хүн чинь ингэ бодолтой Скватер дүүргийн шүүхтэр нэртэй нь би ингэ мэддэг байхгүй юу? Одоо улсын хурлын дарга байсан Меган Бинх болд 100 сая төгрөг нэхэмжлэг өгчихсэн. Байгаль орчны ерөөсөө л нөгөө нэр төр халдлаа. Тэр нэг би тэр тухайн үед нэг Баянгол дүүрэгт 25 дугаар эмийн сан хавцаа нэг тийм газар та холбоотой мэдээлэл газрын 8-тай холбоотой мэдээлэл тавиал дуудагчсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайд байсан тухайн үеийн Лүмэдийн ганц үхгээд энэ хүн нэгдүгээр эмнэлгийн дарга байсан хүн тухайн үед одоо нэгдүгээр эмнэлгийн дарга байсан сүүлд ингээд сайд майд болоод яваа. Ингээд гурван хүн нэг өдөр ингээд зэрэг авчирч өгчээсэн. Тэгэд энэнээс хоошооч ингээд тасрахгүй байж байгаа юм л та. Би тэгээд энэ зовлонгоо одоо нөгөө ажиллаараа эпирээрээ яриад ах хэцүү шүү дээ. Хайш альбтай юм шиг хүн хүчилж намайг энийг хийлгээгүй байгаа шүү дээ. Би дурандаа хийж шүү дээ. Хүсэл сонирхлоороо хийж байна. Тэгэл одоо зүгээр ярьдгүй зүгээр сая бас нэг асуухаар чинь ингээл бүр баг нэг юм одоо чамд хайш юм дээ нэг аавда ээждээ тунж байгаа хөвгчгэл ингээл бүгдийг л гаргачлаа л. Энэ бол надад байдаг зовлон биш. Монголын хэвлэл мэдээллийн салбарт байгаа юм. Их хөвтэйхэн байсан боломжууд байсан. Айж байна. Тэр нь бол яванд одоо манай үзэгчд одоо их тэнэг биш байхаа болцсон. Ямар нэгэн зүйлээс үнэнг хайдаг болцсон. Үнэнг ялгадаг болцсон. Хотлоо ярьж байгааг мэддэг болцсон. Тэгээд байхад сэтгүүлчдийг нь дарамтлаад хэвлэлийн хэрэгчлэг нь боогоод байхад ингээд сөрөө тэмцээд явж байгаа нэгэн байхад бас чадахгүй юм биш. Өөдөө сэтгүүлч гээд мэрэгчлийг сонгож байгаа залуучууд айш шүү дээ. Яванда за сэтгүүлч хийгээд өөрийнхөө дураар хийж чадахгүй юм чинь болиё гэдэг. Яванда сэтгүүлч гэдэг мэрэгжил ингээд Монголд бараг байхгүй бол яана гэж би айж юм л. Тийм зүгээр яг зүгээр одоо байгаа энэ хэвлэлийн салбарт ажиллаж байгаа залуучуудаараа би бол бахарх тийм аа. Энэ нэг үе байна. Яг үннийг хэлэхэд энэ үе байна. Их өөр өнгө байна. Маш их тийм эрд зориг байна. Энэ салбарт ажиллахад одоо юу гэдэг мэдлэг боловсрал би Монгол Улсын их сургууль одоо сэтгүүл зүүн салбарын мундаг л одоо элитүүдийн үгийг онлыг сонсч ирсэн юм. Тэрнээс гадна зүрх сэтгэл бас тийм эрд зориг гэдэг юм энэ салбарт бол байх ёстой. Олон асуудал ингээд араасаа ингээд өмнө хаалт болол тавигдана. Давах тийм эрд зоригтой байх ёстой. Ер нь бол хүн ингээд гарц гаргалгаагаа сүулдэ ярих агуулга олон нийтэд хүргэх зүв зүйтэй мэдээлэлтэй хүртэл ингээд тэнцвэржүүлээд эхэлдэг юм билээ л дээ. Тэгээ энэ болтол бол яг чиний хэлж байгаатай би санал нэг байгаа байхгүй. Шинээр орж ирэх маш олон залуучуудыг зүгээр шатан дээр гიშгэж амжаагүй буцааж байгаа байхгүй. Унагаач үед. Энэ л аюултай. Түүнээс одоо энэ үе бол би итгэлтэй байна. Ялангуяа сошиал сэтгүүл зүй бол амар хүчтэй болчлоо. Мэдээллийн вебсайтууд, энэ порталуудын хөгжил бол бүр дэлхийн түвшинд очиж штэ. Тэгээд дээрэс нь нэг лайв хэлбэрийн нөхцөл байдал чинь одоо өнөөдөрт хэр явах юм би мэдэхгүй зүгээр. Өнөөдөрт бол энэ эрх баригчдыг монтаж, зогсоод ямарваа нэгэн яриа хөрөө дарамт үүсгэх боломж олохгүйгээр нийтэд хүрчихэж штэ. Тэгээд би энд бол амар олзуурхдаг. Шууд гаргадаг тийм. Хинч хүссэн гаргаж байна. Интернеттэй хинч гисэн. Тэгэхээр эрд зориг гэдэг юм бол энэ салбарт бас тодорхой хэмжээний юм тогтоож өгч байгаа. Зөв. Тэгээд залуучууд манаас энийг зөв зүйл дээр ашиглаад одоо бид нэгнийгээ эсвэл муудалцсныхаа төлөө доромжлохтой биш, хин нэгний нэр төрөг гутаахтай биш. Яг зөв зүйл дээр энийг бас ашиглаасаа гэж би уриалмаар байна. Тэгээд одоо шүүхт маш олон дуудагдчихсэн. Тэгээд хэдийн төлөв хэдийн гэж бол мэдэхгүй. Би бас энэ ТV-тэй баярлалт юм аа. Энэ байгууллага бол миний өмнөөс та үгүй өчл юм зохицуулж штэ жаавас. Тийм л баг. Өөрөөрөө болгох юм байна. Гэхдээ өмнө нь бол дандаа асуудлууд ингээ байгууллага дээр ТV-тэй дээр ирдэг байсан. Одоо энэ зөрчлийн үйл гэдэг юм чи ирэхээр асуудлыг би аль болох байгууллага руугаа авчирмэргүй штэ. Хуваараа бэлгээ гэдэг хүнээрээ дагаа гаргахад бодож байгаа. Хэрвээ над дээр ирж байгаа асуудал байгууллага руу явах юм бол надаас нь хэмжилж байгаа 2 сая төгрөг чинь шууд 20 сая болж очиж байгаа байхгүй. Гэхдээ тэр чинь бас л нэг танаа манаач адилхан л юм хоёр телевиз шүү дээ. Ямарваа нэгэн төсвийн санхүүжилт алга
Элдв янзын иргэд үзэгчдээс одоо зөвхөн яриаг үзтлээ чи гэж авж байгаа татаас хураамж алга. Зөвхөн л одоо нэг арилжааны хідэн реклам нийлүүлэгчдийнхээ энэ буйнаар л ингээл амьдрал эфирээ хүргээл IPTV-нүүдийнхаа хураамжийг төлөв явж байгаа юм. Өөрөөсөө одоо мөнгө гаргаж өгсөн тохиолдол хэр их байна? Хэдэн төгрөг гаргаж өгөө? Багцаа байна уу? Гэхдээ оо болоо байлгүй тий. Одоо нэг амар бодож исэн үү. Тэгээ багцаагаар яг үннийг хэлэхэд одоо ч гэсэн зарим нь өгч чадаагүй явж байна. Өртөө байна. Тий, өртөө байна. 20 өвөндөө гэдэг 20 30 сая төгрөг гарсан болов уу? Нэг 120 30 явсан мэлгүй тий. Бууцаг дээр. Өөрөөсөө зөвхөн өөрөөсөө. Тий, янз янзын байдлаар тэгээд тэрийг яаж өгч гинэ? Яаж өгч гинэ? Цалин авах гэж ажиллаж байгаа юм шиг, баг өрөнд орох гэж ажиллаж байгаа юм шиг дуртай ч гэсэн хамраа тулахаар ус ч гэдэг үг үйд юм да. Тэгээд яг ингээд цагийн тулахаар тий болтгол юм байна шүү дээ. Өгөөгүй байна би. Өгөөгүй байна. Хидэн тийм асуудал байна. Тэгээ өвөнтөө л гэсэн зүгээр бодож чинь тэгээд тэр чинь хугацаатаа даалгавартаа одоо юу болж байгааг мэдэхгүй бас. Найс нөхдөс хэр их мөнгө зээлж өгч байсан. Да, өгчээсэн. Тэгээд зээлэх битгийг л тэгээд зарим зарах үрх барьцаалах энэ төр хүртэл нөхцөл байдлуудад орно шүү дээ. Би одоо яг энэ чинь нэг хаштаа л нөгөө ахуй амьдрал ажил юм баггүй ярьж байгаа учраас л байна шүү дээ. Ханыгаа өнгөрснөөс хойш би бол одоо яг өөрийн байргүй явчихна. 3 жилийн хугацаанд хүүгийн хөтлөөл ээжигээ дагуулаад хүүгийнхаа сурдаг сургуулийг тойрол түрээслээ явчихна. Урталт нь гарч нэг түрээслээл, хажуудалт нь гарч нэг түрээслээл, одоо би арталт нь хүүгийнхаа сургуулийн арталт нь гарсан ингээл байр түрээслээл явчихна л. Байсан байхгүй надад байраар сав юм байсан тэгээд. Юм байла одоо болно шүү дээ тэгээд. Одоо аль өчигдөрлөг амьдрах бит тийм. Яг зөвөр цагаан хил ам, хар хил ам гэж байдаг те. Тэр хэр үнэн гэж боддог бай. Тий би одоо зөвөр хүмүүс бол өчл юм ярьж л идэх юм тийм. Миний хувьд бол харьцангуй тийм шашин гүйцэлдэг шүү дээ. Маш бага. Байлгүй яг бай. Нөө Монгол хүн чинь нэг тийм бэлэгдлийн юм чинь тийм. Амар ингээд нэг сүгдэж мөргөөд энэ төр байхгүй ч гэсэн гардлаа ээж үсээс суулаа гэл тэгэхээр өнөөдөр ус засвал эрлэг рүү авчирна гэж хэлэхэд тэгэл айгүй болно үстэй гэж байна. Муухайс. Нэг амар ихгүй ч гэсэн тэгэл сонин штэ. За аачтаа юу вэ гэл ингээд бодно штэ. Ийм хэмжээндээ. Олон юм амьдрал тохиолж байгаа олон юмыг яг чиний асууж байгаа асуултан дээр наахдаг тийм хандлага их олон байд. Яг үе тэгээд болохгүй юм амьдрал өчнөө мэр. Хүн штэ бид нар чи амьдарч л байна. Алдж гин, онж гин, хайрлж гин, дурлж гин, үерхж гин, нөхрөж гин. Амьдралын сайн сайхныг хүртэл би ч одоо дандаа л ингээд сүрцэн сүнцэн муу болгоных нь ирээвэр цуглуулга биш шүү дээ. Өчнөө сайхан амьдралын юм гэрэлгээтэй олон сайхан тэр үйл явдал зүйлсүүд дундуур бас явлаа шүү дээ. Одоо энэ телевизийн бас энэ нэвтрүүлгийн талаар яриаг нэг асуултаар аваад ингээд дуусгачих. Юу юм бэ гэхээр өнөөдөр сэтгүүлчид цалин янз янз авч байна тий. Өнөөдөр би залуучуудыг сэтгүүлч болоосоо гэж хэлж чаддгүй. Ягаад тэгэхээр тэр хүн маань бас өөрийн гэсэн онцлоггүй, өөрийн гэсэн давуу талгүй бол бас зориг байхгүй бол илүү өөрийнхөө амьдралын цаг хугацааг буруу зүйл зарцуулах байх гэж би сэтгүүлч болоо гэж хэлж чаддаггүй. Надаас маш олон залуучууд би ингээд тань шиг болмоор гэж хэлэхэд нэ бурхан би маш их баярлдаг шүү. Тэгээд би бас тэгэхэд зориглож хэлж чадахгүй. Тэгээд яг ер нь сэтгүүлч өөрийн ур чадвараараа цалингаа авдаг те. Өнөөдөр Батүлэг гэдэг сэтгүүлчийн хувьд өөрийгөө үнэлээд одоо яг хитэн төгрөгийн цалин авдаг юм бэ? Тэг би зүгээр байгууллага маань бол тогтмол цалин гээд өгнө. Тогтмол цалин гээд одоо яг л нөгөө хэвлэлийн салбарын дундаж стандартаар ингээд өгдөг. Манайх бол нэг тийм саяас доош нь оруулахгүй өгнө. Энэ бол тэгтээ хэвлэлийн салбартаа гайгүй цалинтай тооцогдно. Тийм дээ. Би сард сая төгрөгийн цалин ТV-с авлаа. Сард 2 удаа зөрчлийн асуудлаар дуудагдахад 4 сая төгрөг төлөх буюу хасах 3 сая төгрөгийн алдагдлалд орно доо. Тэгэхээр юу вэ гэхээр нэг төдийгөөс өдий хүртэл яваад энэ телевизийн эфирт ингээд 1500 дугаар явж байгаа цаг хугацаанд байхдаа зүгээр байгаагүй л л үздэг, дэмждэг, үерхдэг, нөхрөлдөх хүрээлчин өөрчлөгдөж томроод би одоо өнөөдөр бол яг үнийг хэлэхэд ингээд телевиз дээр нэг айхтар ингээд цаг бариулж ингэж тэгж ажиллахгүй байна. Гэрээний нөхцөл байдлаа ч гэсэн бас арай өөрчлөөд тэгээ найз нөхдөдтэйгээ нийлсэн тийм хувийн юм хийж гин. Тэгтээ маш амжилттай яваад жижигхэн. Тэгтээ өөрсдөө хэмжээнд бол маш болцооны байна. Яг ихтгэлтэй тийм андууд бас ард байдаг болохоор л болж штэ амьдралын олон асуудлыг. Би энэ телевизэд бол үнэхээр бүр хангалттай хагартлаа баярлж байна. Манай аргирийн хүн өвдсөн намайг Солонгост Монгол 5-ны үүдэн дээр ном зараад зогсож байхад
миний найз нөхдүүд нэгдэж хэвлэлийн урал хийгээд телевиз хандивын урлагийнхны хамтарсан хандивын тоглолтыг бүхий өргөн зохион байгуулад над руу ингээл нэг өдрийн тоглолтын орлого гээл 30 сая төгрөг ингээд шилжүүлж ийлээ штэ. Зүгээр нэг өдөр бүхий өргөнд тоглосон тоглолт юм. Тэн чин тэгтээ өчнөө зардал гарч байгаа штэ. Тэр мэрийг хамаахгүй тэгэл билетэнд борлуулагдсан орлогын явуулаа гэл. Маш олон монголчууд тэгэл итгэл сэтгэл гаргаж дэмцсэн л тээ. Тийм хүмүүсийн хүчинд явна үхээс зүгээр тухлаа ярь юухгүй тий. Цалин яг сая төгрөг байна. Тэгтээ хангалттай хүрдэм аа гэхэр чи юу байхгүй байд. Боломжгүй. Хэцүүлтэй. Тэгээд одоо Монгол комент одоо жишээлбэл Монгол комент гэдэг нэвтрүүлэг өөрөө яаж санхүүждэг юм бэ? Одоо телевизэд ямар хөрөнгө оруулалтыг яаж оруулдаг? Тий, Монгол комент гэдэг нэвтрүүлэг ер нь гэхдээ бүх телевизэд адилхан журам үйлчилж байгаа зохицуулагч. Харилцаа холбооны зохицуулахаараа бол 60 минут буюу 1 цагийн эфирт 15 минутын рекламны лимит зөвшөөрөл олгосон мэт. Бид аль болох тэр 60 минутын цагийнхаа 15 минутаас нь хэтрүүлэхгүй л яг тэр журам зохицуулалтанд нь баригдаал реклам авдیں۔ Гэхдээ хүснээр авбал Монгол комментэд хандж байгаа реклам бол хангалттай байт. Одоо ингээд бэлгээ гэдэг ингээд энэ чинь бизнесийн салбарын чинь ингээд нөхөрлж штэ. Танаа нөгөө бэлэн гомн танаа компьютер дээр юуг нь ачжээ. Хизээ дуусах ингээд хүлээж байгаа 2 3 компани байж штэ. Яг дуусгаар манайх орох юм шүү гэд ингээд янз янзын хэлбэрээр ингээд санхүүжиж байгаа болдог. Болдог. Тий. Тэндээс бол өөрөө яг шууд хувь авахгүй телевизэд өгөөд телевизэд өгөөд тий. Би одоо сонсон зүйлэл хэлий хүн сонсон зүйлдээ би итгэхгүй байгаа учраас те үнэн худлааг нь мэдхийн тулд асууж байгаа шүү. Ямар нэгэн мэдээлэл цацагдаад тэрийг устгаад өгөөч гэхээр мөнгө өгөөч гэж хэлдэг гэсэн. Одоо яг Батболог гэдэг хөтлөгч хэлсэн л. Тэгээд энэ хэр үнэн байдаг. Ямар нэгэн байдлаар тийм зүйл болж ирсэн. Зүгээр үзэгчд өөрсдөө мэдэн штэ. Тэр тэргүй телевизийн Монгол комент нэвтрүүлэг дээр монтаж байхгүй юм чинь. Би зарим өдөр юу ярихаа мэдчихгүй болдог шүү дээ. Зүгээр л үзэж байгаа үзэгч чинь ингээл ийм болж гинэ гэдэг тэр процедурыг их сурвалжинд баримт нь болгоол илгээвэл явж байгаа шүү дээ. Би шууд нэвтрүүлэгт гараад өнгөрцөн бол өнгөрцөн байхгүй. Нэг устгаад өгөөч юм уу эсвэл ингээд залруулга хийгээд өгөөч гэсэн чинь мөнгө өгөөч гэж хэлж ирсэн гэж надад нэг хүн хэлж ирсэн. Мэдхгүй одоо тэгээд ямар тийм тохиолдол хизээ болсон би бол ёстой мэдхгүй л юм. Яг хувь хүн талаас өөртөө мөнгө авах ч юм уу тийм тохиолдол тийм зүйл болж ирсэн үү? Би зүгээр энэ бизнесийн байгууллагуудтай бол хангалттай хэмжээнд тэгж ажиллаж лээсэн. Болж л байсан. Саяхан хүртэл би бас ингээд нэг байгууллага дээр тодорхой хэмжээний гэр оруулж ирэл ингээд юм аваад ингээд явдсан шүү дээ. Тэр тэргүй байдаг зүйл салбарт байж л байна. Нэг л юм байгаа шүү дээ. Улс төрийн халаасанд л орохгүй л амьдрал тэгэл болоо билгээ. Энэ чинь тэгэл зарчимчин байх хэрэгтэй байна. Энэ яг зөв нэг тийм айхтар буруу зүйл гэж би хэлж байгаа юм биш л те. Зүгээр мэдээж тодорхой хэмжээний цензур байдаг. Харин зөв юу ярихаа мэдэхгүй тэрийг бол мэдээж яг тэр гарсан мэдээлэлээр нь ярина. Тэрийг залруулга хийгээд өгөөч гэхдээ яг мэдээж тодорхой хэмжээний мөнгө өгчхөө гэсэн тохиолдол байдаг юм гэж байлглаа. Гаргахгүй бол гаргуулахгүй бол мөнгө өгөөч гэсэн тийм тохиолдол ёстой байгаагүй. Боломжгүй. Тийм ба. Энэ нэвтрүүлэг өөрөө шууд явдаг байхгүй. Шууд нэвтрүүлэг бол үнэндээ боломжгүй. Буруу зүрүү ярьсан юм би зүгээр маргааш нь хэлэл өгдөг. Өчигдөр 93 дугаар сургууль 1-р ангид тойргийн биш хүүхдээсээ 5 сая төгрөг нэгчээ гэсэн. Тэр нь тогтоогдоогүй манайх сургуульд хүүхдээ оруулж чадаагүй эцэг хувийн одоо гомдлоо сошиал тавьсан байсан юм байна гэдгийг нь би өнөөдөр залруулаад өглөө. Хүмүүс яг тэгж ойлгоод байгаа л явж байгаа. Яаж бэлгээ мөнгө олдох юм бол те энэ бас ингээд мэдээлэл энэ ч юм уу ингээд ямар нэгэн газар ингэж мөнгө олдог байх гэдэг хардталт байдаг. Тэр утгаараа би энэ асуултыг асууж байгаа. Тэгэхээр тийм үгүй аль нь юм бэ? Би бол чамд байгаагаа хэлдэг шүү дээ. Надад бол бизнесийн салбарын маш олон ийм сайн агч нар байна. Зүгээр л яг ийм сэтгэлээр ажилладаг. Байгууллагата Golden Plum гэдэг одоо чавганы компани нөгөө үзм үйлдвэрлэж байгаа компани байгууллагатай гэрээ хийгээд маш сайн явлаа миний дүү ингээ манай гэрээ дууслаа гэхдээ баярлалаа. Миний дүү өстой сайн байсан шүү. Баярлалаа мэд. Ингээд явдаг штэ. Энэ одоо бүр тийм байхгүй юм биш штэ. Байх хэвээр. Тий. Мэдээж.
яг зүгээр буруу зөрүү зүйл дээр мөнгө аваагүй гэдгийг л би хэлэх гээд байгаа юм л та. Хэлүүлэх гээд байгаа. Тэгээд энэгээс манайхаа өөрсдөө ялгаж салгаж сонсож байгаа, ойлгож байгаа гэж бодож. Тэгэхгүй бол нөгөө нэг за энэ шууд энэ айхтар хүнд нэвтрүүлэх те. Ягаад тэгэхээр хөтлөгчийн ур чадвар гэдэг нэвтрүүлгийг илүү хурцуулгаж өгч лээ л та. Ямар нэгэн зүйлдээ жоохон нэлцэнхаа ярьдаг байсан бол хүн ингэж Монгол комментиг үзэхгүй л байсан баг. Ер нь бол тэгтээ ийм одоо би яг энэ яриа яригдсны хэлий заяа. Яг ингэж хэвлэлтэй нөхөрлөх хүрээний хүмүүс надаас маш бол. Ер нь. Одоо яг чиний ярьж байгаа тэр хүмүүс бол хол واخгүй. Хол. Харьцаг агуулга нь хол. Тэр миний контентийг үзэж байгаа үзэгчдийн хүрээлэл өөр. Яг зүгээр юу гэдэг ингээд ийм салбарт одоо ийм байна уу байхгүй юу гэдгийг бол мэдэхгүй л байна. Над дээр бол яг тийм л байна. Би телевизээс бол хангалттай хэмжээний амийг аваад олоод ажиллаад амьдраад түр арай нэг тийм хэмжээнд ортлоо бас нэг тийм шалтаа буучаагүй л явчихна. Бас нэг төр төмний буян зөндөө шүү дээ. Буруу зүйл бол хийгээд гэх би бас энийг бас хэлүүлэе гэж бодсоо. Тийм. Тэгээд одоо өөр хувийн амьдралгаа яриагаа оруулнаа. За мама нэгтэй юм бэ? Маа хөвч том болсон одоо 7 настай 2 дугаар анги 84 дугаар сургуульд сурч байна. Үлзий сайхан гэж ардын боловсролын тэргүүний багшийн шав болоод тэгээ миний хүү ав хоёр одоо монголчууд ярьдیں۔ Тэ газар гიშгэн газар бат гიშгэн гэдэг шиг. Одоо ямар ч байсан тий. Зогсож байна да. Хот ярддаг. Амьдрал минь байна шүү дээ. Дутуучар минь байна. Манай монголчууд ингэдэг юм шиг санагдав. Хүн болгоны зовлон өөртөө том л тоо тий. Дэж том. Тэгээд тэгтээ бид нар яг маш жижиг зүйл дээр шантардаг л да. Тэр зовлонгоо хизээч хүн тохиолдохгүй юм шиг тий. Айхтай сэтгэл юм шиг. Айхтар тэрийг дарах гэж далимдуулж гэх юм уу алкогол аригтараас сэтрүүлэн хэргэлдэг. Буруу зүйлүүд хийдэг тий. Би ийм үгийг мэднэ. Эдгэршгүй өвчин эргэж ирэхгүй хөлөө хоёроос бусдын зовлон бишээ гэж. Тэгэхээр энтэй хэр санал хэлж байна. Хэлнэ. Тий. Бас тэгэд хүн амар даацтай амьтан шүү дээ. Сэтгэлийн бол асрах юм байд юм лээ л дээ. Бас өөрийгөө бас тийм хэмжээнд бодож ийсэнгүү, үнэлж ийсэнгүү. Өнөөдрийн хүртэл яг энэ сэдвээр ярьчих байсэнгүү. Энд эрэхтэй ч гэсэн ярих ч гэсэн тийм бодол тэлгүүл ирсэн тэгээд тааштай орж ийн. Гэхдээ би бас нэг нийгмийн нэг залуу үеийг төлөвлөлөө шүү дээ. Залуучуудаа л хандаад хэлж байгаа байхгүй. Зүгээр л өнөөдөр тэр зовлон гэж үзэж байгаа юм чи юу юм бэ гэдгийг мөн чанарын маш сайн ухаард үзсэн. Найз охинтойгоо таарахгүй байгаад тий. Тэр харилцаагаа дуусгачаад араас нь харамсаад явж байхдаа би аимшигын зовлонг туулж байна гэж бодож байгаа мэдрэмжэндээ яг хүн ёсоор дахиад нэг ихнээс нь бодоод үзсэн. Энэ зовлон муу юм. Хүн ийм л юм байл шүү дээ. Амьдрал бол тэр чигээрэл харилцаа байхгүй. Оргилын би зүгээр л нэг алдаа нэг ширхэг алдааг нь олж харчаал. Тэрэн дээр нэмтгэлэл авах юм бол муухан томруулах байхгүй. Оргилыг харах муухай ингээл миний сэтгэл томрол. Чамаас нэг ширхэг сайн зүйлийг чи олж хараад тэрийг бодоол тэр агуулгаараа харьцаал хандалах юм бол оргилын бүх сайхан чанар л томроод гоён томрол. Энэ бол одоо өнгөрсөн амьдралд бас надад зүгээр тийм үгхгүйгээр тархинд сэтгэлд ирсэн тийм маш том философилт. Би яг л энэ зарчмыг одоолт барайл явж байгаа. Үнээс эхлээд эрг сайхантлыг л харахыг бод. Билгээгээд хүний хүмүүс янз янзаар л ярьдаг. Зарим нь жам шиг тийм. Энэ ингэж ярьж идэж жагаад аваад идээд уудаг байдаг. Эсвэл ийм характер нь хэрцгий ширүүн, уртай. Одоо юу гэдэг янз янзын тийм дүгэлдүүд байдаг. Тэг хүн одоо би хэлмээр л гэдэм л та залуучуудад харагдах байдлаар дүнэлт хийж байгаа бол асуудал чамд байна. Харилцаа шүү амьдрал. Харилцаан дээр дүгнэлт хийж болно. Тэгээд тэр нэг монголчууд маань нэг уг нь би хэлээд шүү дээ. Маш их тийм сэтгэлийн даацтай хэрнэ. Тэрийг нөгөө бүрэн дайчилж ашиглахгүйгээр маш их хэврэгхэн хямдхан амьдарч байгаа. Өлсөж байгаагаа зовлон гэж бодож байна тийм. Тэгээ өнгө муутай байгаагаа ядуугээ сэтгэж юм. Их олон ярих асуудлууд бас байна шүү дээ. Зүгээр л өлсдөг шүү дээ. Хөргөцөө татхад хоосон байх өдөр байгаа л үстэй. Жиний миний бүгдэнд л байна шүү дээ.
Тэндээ сэтгэл ханаа. Тэрийг нэг амар би зовж байгаа гэдэг ингээд бодсон бол зовлон биш ээ. Зовлон гэдэг өөр шүү. Зарим хүний хамт ингээд найз нөхдөдөө жуух тохиолдол байна ингээд ярилцахад их жижиг зүйлийг их том болгож их сэтгэлээр унж ярьдгийг би заримдаа энэ бол юу ч шүү гэж хэлхийг хүсдэг. Заримдаа хэлдэг, заримдаа хэлдэггүй. Тэгээд өөрөө сэтгэлийн амтан хүн өөрөө мэдээж хүнд яг юу тохиолдохыг мэдэхгүй. Гэхдээ энэ олон гинтийн тохиолдлуудыг давж гарахад хамгийн том хүчин зүйл нь юу байсан бэ? Тэл жил дараалал цохилтууд авлаа штэ яг ингээл ламтуугаар цохилж байгаа юм шиг ингээд намайг өмдөж амжихгүйгээр ингээл жил дараалал амар явж байгаа юм тэгээд амд минь явсан надаас сайхан залуу байсан. Монголчууд хайртай байсан, үзэгчд хайрладаг байсан тийм залуу явсан. Тий сайхан аавыгаа алдлаа. Бас одоо аав маань бас явсан тэгээд одоо ийм шиг өргөлөө. Амьдралаас тэг ингээд юу гэдэг явж гинэ хүмүүс. Тэгэд өнөөдрийг болтол би нэг одоо юу гэж ойлгуулж хэлмээр юм бэ? Нэг л юм байна. Надаас яваагүй ганц хүн. Миний хань байхгүй. Хань минь бол явдгүй билээ л. Аав маань, анд маань одоо ингээд амьдралын тэр жил дараалсан тэр олон юмнуудаас ингээд явуулж чадлаа л би. Тэг бол үнэхээр би ханыгаа явуулж чадахгүй юм л. Тэр ямар цаг хугацаа туулж хизээ гэдгийг би мэдэхгүй. Яг тэр нөхцөл байдлаас яаж гарах арга ухаан наач болохгүй. Бас эн чин амьдралд бас цаг хугацаа шүү дээ 3 жил гэдэг чинь бас л хугацаа өнгөрч шүү дээ. Тэгэл байж таа одоо хүүтэйгээ хоёулаа өглөө болгон ханыгаа үнсэл ажилдаа гартыг. Хажуудаа байдаг зургийг нь авах ёстой гэж одоо лам хүмүүс хэлээл ингэж ийсэн чадахгүй юм билээ. Тэгээд тэр хүн чинь явахгүй байна. Сэтгэл зүрхэнд тийм өөр орон зай үлдээхгүй байна. Одоо тэгсэнгүүгээд би энэ төр болохгүй харин ч одоо баг явчих вэ гэдгээс нь баг сүлд ингээд ийм айхаа эцтэй л болчт юм билээ л дээ. Байлгахыг хүсдэг өөр. Энэ дотроо ингээд аваад явж байхдаа би амар аз жаргалтай байдаг. Өөрөө тэр юм шиг хүүгэж гисэн бас яг л тэгж өсөж байна. Ээжигээ мартчихгүй. Тэгээ миний би ханыхаа талаар ер нь ам нээжинтэнд ярьж байгаа юм аа тэгэд хань маань 27 настай тун утгагүй 28 нас хүрэх гэж байсан. Тэгээд залуухан сайхан өсгөө бас ингээ хорвоо явсан. Гэхдээ өөрөө бол сургуульд ч ороогүй жоохон хүүхд өнчөрчүүлсэн. Тэгэд би тийм л хүнтэй ингээл хувь тавилангаар нийлээл амьдэрсэн. Гэхдээ одоо харамсаад болгосонгүй, чадсангүй гэдэг тийм бодлыг бол өөртөө тээж явдгүй зүгээр яагаад явдгүй болоо л гэдэг тэр мэдрэмжийг л ойлгохгүй л энэ 3 жил энэ хугацаанд л байж ин л т. Өнөөдөө л юм яригд. Эхнэр нь үүд болоод нөгөө билгээ чинь ингэж ин ууж ийн нэг ин улаан хөлтнийг урдуураа гаргахаа байсан гинэ. Ийм тийм хүүхэнтэй нийлж гин нэг гэр оронд орч гинэ гэж зөндөө юм ярьж л байдгийг штэ. Тэгэл одоо яах вэ манайхан тэгэл нэг юм ховор хооллол гоё. Тэг үний бас наан цаанахыг бас бодож ойлгож мэдэрч би өчнөө л асуудлын сайн муу сайхан муухайг ярьж л байсан. Чи 1500 дугаарт юу ис байх вэ? Сэтгүүлчийн хувьд, хувь хүнийхээ хувьд нэг юм баримталдаг зарчим, хүний хувийн амьдрал гэдэг рүү өнгөхдөө мэдрэмжтэй, жаахан хүнлэг, хүндэтгэлтэй л хандж ивэл болмоор юм билээ л. Өнөөдөртөө миний хүү бага байгаа учраас л нэг анзаарахгүй. Гэхдээ өмнө өсөөд өндийцэн үед бас элдвийн ийм зүйл яригдвал бас энэ тийм зү. Стресс шүү. Айгуу сонин шүү дээ. Би гэхдээ баярлалаа. Би сайхан хантай байсан. Сайхан хайр надад байсан. Ажлыг ойлгодог байсан уу? Ойлгохгүй яах вэ? Энд чинь намайг маш сайн сонсдог сонсогч. Надад маш сайн зөвлөгч, хизээч надаас урахгүй. Ерөөсөө л амьдралын эхэнд дунд гадагт алинд нь мэдэхгүй юм. Зүгээр хүнд насанд бол хань ганцал заяадаг гэдэг чинь л тэр ихгүй. Хүнд хань бол ганцал заяах юм лээ. Тэр эхэнд байх юм уу, дунд төгсгөлт хаана байх юм мэдэхгүй. Би сайхан хантай байсан. Амьдрсан шүү дээ тэр. Амьдрал зохиосон, аз жаргалтай байсан, аав болсон, ээж болсон тий. Амьдралаас би бас олон зүйлийг бас ханыхаа баянаар авч үлдсэн. Олон зүйлийг бас ойлгосон. Өнөөдрийг болтол тэгээд ингээ үр зүрхэн дотор маань явж ийн гэдэг өөрөө
тийм хэмжээний хүндэтгэлтэй л тийм орон зайд байсан юм лээ. Би сая тэр нөгөө нэг тэр уур, зовлон, том жижиг тухай асуудлыг яриад байхдаа л бодож байгаа байхгүй. Тэгэл хантайгаа би ингээд амьдрсан цаг хугацаанд өчнөө олон гоё сайхан дурсамжуудыг бүтээсэн байхгүй. Алдсны дараа тэр чин бодогддгүй маа. Алдсны дараа бол уурлуулж исэн үе, муухай хандж исэн байдлууд, гомдоож исэн өдрүүд чинь зүрхэнд чинь ирж идэг байхгүй, ингээд урдж идэг. Тийм болохоор би тэр залуучуудад танд чилээд байгаа юм. Наа зовлон гэж байгаа чи яг зовлон мөн үү гэдгийг таньаарай. Чи айлын охинтой амьдрна гэдээ аваад суудсан юм бол чамд нэг ч гэсэн зүйл нь таалагдсан бол та хоёр нэг гэртээ байгаа үст. Тэр таалагдсан зүйл дээрээ ажил томруул. Алдаа хайвал 10-20-өөр л гарна штэ энэ чинь асуудал. Тэг миний яг тийм штэ. Гомдоож исэн, муухай хэлж исэн үг л ингээд дандаа бодогддог байхгүй. Ханийгаа санах болгонд. Тэгэхэд би тэрээс бүтээс өвчнөө сайхан дурсан байлгүй гэдэг юм байж. Тэс тэгээд тэр нь биш өөр нь л бодогдох байх. Нөө нэг ийм үг гэдэг юм байлээ. Аз жаргалтай байхад дууны аян сонсдог бол гонхтой байхад дууны өвөө сонсдог гэдэг шиг л. Яг л тийм л юм л тээ. Яг тэгж мэдэрдэг. Тэгээд би бас энэ зовлон мэдэхгүй би тэ зөв сонсоход өөр төрөд төсөөлөхөд амар хэцүү. Тэгээд хамт нэвтрүүлэг хөтлөж исэн анд нь мэдээж шүүх эмнэлгийн тодорхойлолттой шинжлэх дүгнэлт гарсан л багт. Тэгээд тэрнтэй хэр санал нийлж үнэн гэж боддог ба. Яг үе тэгээд маш олон тийм эргэлзээ нөхцөл байдлууд байсан. Тэгээд нөө хуулийн байгууллага шалгаад ингээд асуудлыг эцэслээл тэгсэн. Тэгээд ар гэрийнхэн ах дүүнэрнч бид бүгдийн тэгээд самт нийлээл ярьсан юм. Нэг л юм үнэн болж байгаа юм л да. Босгож ирж чадахгүй болж байгаа. Юу байгаад яаж хичээгээд босгож ирж чадахгүй болж байгаа байхгүй. Миний яриад байгаа л сэдв агуулга энэ шүү дээ. Маш хэцүү шүү дээ. 5 дахь өрөө нэвтрүүлгээ дуусаал салаад явсан хүн тэр шөндөөд болол хагасны өглөө тийм мэдээ сонсч идэг тий. Тэгээ амар юм шүү өглөө тэгээд тэр бүл бүтэн байна гэж манай монголчуудын нэг хэлдэг үгийн утга чинь энэ шүү дээ. Бүл бүтэн байхаас өөр юм болвол зүгээр юу ч шахгүй. Бүл бүтэн байна гэж. Чи амар шүү дээ. Тэр мэдрэмжийг би талигчийнхаа эхнэрийг 2 жохоо охин аваад үлдэж байгаа. Одоо их л мэдрээд байх шиг байсан юм. Би маш сайн ойлгож ийн гэж бодоод байсан үнэндээ л үгүй юм л шүү дээ. Тэр хорвоогоос тэр ханаас хагцна гэдэг чинь тэгээ залуу наснд бол амар юм мэдэн шүү дээ. Заачтай эвгүй болж шүү дээ. Гадны нөлөө гэж яриалах юм байлаа хүмүүс тэгээд. За ах уу тэгээд янз янз ярьдгийн тэгээ би одоо бол өстой нөгөө найзынхаа юм тиймийг яг үндэ энэ хүнд энд бол ярмааргүй л нөө. Өнөөдрийнхөө хувьд бол нэвхгүй дээ одоо юу байсан ч байгаад одоо өнгөрсөн байхгүй. Энд тэр нэг босож иж чадах гэдэг л юм баг тий. Одоо ингээд нэвтрүүлэг одоо өөр хөтлөгчтэй явж байгаа хамт. Яг намайг тэгдгээ. Зөв яриагийн хөтлөгчийг солимоор байна гэдэг. Солиод та нар тэгээд үзэхгүй шүү дээ. Тэгж мэддэг байхгүй. Тэгэхээр яг энтэй адилхан зөвөр мэдээж тэр хүний орон зай мэдээж мэдрэгддэг баг. Тэгээд бас би зөвхөн тэр мэдрэгдэхээс гадна одоо яг ингээд хөтлөж байгаа орон зайг нөхчийн хувьд бүр хэцүү байсан баха гэж боддог. Тэгээ би маш их гуйжиж энэ намдыг авчирч байсан. Хэцүү байхгүй. Тэрий чин хүн хүлээж авахд айгүй төвхтэй. Би андыгаа алдаад нөгөө хамтрагч маань үүд болсны дараа хэсэг хугацаанд бас энэ нэвтрүүлгийг завсарласан юм. Завсарлаад бас өөр хөтлөгчтэй ингээд яваад тэгээ байгууллага маань буцааж дуудаад ирээд ажиллахтаа хамтрагчаа өөр хүн л мэдээж сууж таарна шүү дээ. Хамтрагч маань байхгүй болсон. Тэгээд би пүүжигээ дуудаад манай хүмүүс тухайн үед бас өөртлөө үзэл албаны дарга марга хийжсэн. Тэгээ гуйж агаад дуудаж агаад авчираад яг үе тэгэд үзэгч бол янз янзын байдлаар л үнэлж дүгнэ. Миний хувьд бол байж болох тэг хүнийг чамаа хинээрч орлохгүй шүү дээ. Зүгээр дөхүүлэх л байхгүй. Оргилдоо дөхүүлэх тэр хувьд одоо бүр хамгийн тулцсан л байж л гэж л одоо өнөөдөр л тэгж бодож байгаа. За ойлголоо. За тэг хоёлаа арай өөр зүйл талаар гайгүй үстэй үгүй. Заахын толгой. Сая ч жоох эвгүй болж шүү дээ. Тэр хүний сэтгэлийн хат гэдэг би үнэхээр биширж байна. Би ч бараг энэ сая эвгүй бодлоо. Тэгээд бахархаж байна.
залуу наснд бол алдаа оноо их байдаг. Гэтэ алдаагүй залуу нас гэдэг бол хамгийн амтгүй гэдэг ч тийм. Хамгийн анхаас Ботолог гэдэг хүнийг олон хүнд энэ ийм хүн байдаг юм байна. Энэ ямар хүн бэ гэдэг бодлыг өгсөн нэг бичлэг байдаг шүү дээ. Тийм. Гэхдээ тэр бол алдаа гэхээс илүү бас нэг бодлоо тэр бол адилхан хүмүүс телевизийн ардалт те. Тийм байгаа алдаа л та. Тэр хэн тавьдсан юм бэ ер нь? Харин тэндээ л асуудал байна. Гол нь би гайхаад тийм найз нь тавьдсан юм уу? Тэр монтаж хийжсэн эфирийн найруулагч юм уу? Эсвэл тэр мэдээ оруулдаг хүн албаар хийсэн юм уу? Яг тэр хэсгүүдийн бүр тастаад хийсэн байсан. Харин яг зарим телевизийн нөгөө нэг алдчихж байгаа энэ тэр ингээл албаар оруулаад те хүний анхаарал татах гэж хийдэг бол тэр бол бүр яалтчгүй нэг хүний хорл явчих шиг л харагдсан шүү дээ. Чи үүнээсээ бүр намайг авчирж байгаа байхгүй болгож байна. Байхгүй болгоогүй. Бүр яг нөгөө нэг ингээд нэг анж байгаа яг нэг бүх шатхнуудыг ингээд задлж онгоолгож үзчихсэн. Цаана юу вэ гэдэг. Арга гэр ахгүй амьдрал би хаач тэгж ярьж үтсэнгүй шүү дээ. Тэг хүн өөрөө тийм л аахгүй. Би ханыг алдснаас хойш энэ цаг хугацаанд маш олон шүнийг уйлж хонж байгаа байхгүй. Хүүдээ мэдэгдэхгүй ингээл нөгөө 4 настай хүүгээ би аваа үлдчихэж байгаа. Өглөө сэрх болгонд ингээд тэр мэдрэмж зүгээр ингээд хорвоо дууссан юм шиг мэдрэмж байхгүй. Хэдэн өдөр би өчигдөрт амьдрах юм бэ? Хүүгээ хөтлөөд маргааш руу явъя л та. Маргааш биш шүү дээ. Өөрийнхөө биш юм аа гэхэд би хүүгийнхээ ирээдүйн төлөө маргааш руу алхмаар байна. Яг энэ хандлага тэр байхгүй. Тэр би оюутан байсан тэгэхэд 3 дугаар курсын оюутан ТV8 телевизэд ингээд дадлагчигч ажилтан болцсон байсан. Сэтгүүлчд нь нээлжилж ингээд өдрийнхөө мэдээний лид хөтэлдэг байсан оюутан хүүхдэл маазарч гэж би тийм бичлэг хийгдсэнийг ч мэддэггүй. Хизээж байсныг ер нь ойлгож сандгүй. Нэг асуудал байгаа. Дотроо одоо юу гэдэг ТV5 телевиз ч юм уу өчнөө маазарч. Одоо би бол чиний нэг юм маш сайн санаж байна. За цагаагаар нөхцөл байдал бол хүүтэн байх нэг алхаад хэрэггүй үстэй. Гэхдээ манай оюут чи ч гэсэн яг ингээ хүнээс юм хайвал байж тээ. Тийм үстэй чи одоо нэг хааш нуух юм. Тийм нуух шүү дээ. Манай оюутнууд бол яах вэ? Тэр бол тэр албаар л та. Тэр минийх бол нэг тэр би нэвтрүүлгийн хүнд хүрэхийг хүсдэг байсан. Хоёрт арай нэг өөр цаг агарын мэдээлэл нэг арай өөр төвшөнд авчи. Арай заатаа бай. Хүнээс юм байлгах гал байв ярил байна. Тэр дээр би яасан юм. Одоо ярил л да бүр нөгөө зарах чанар хөтлөв. Би хүн ажиллаа хийж байхад орж харих нэгсэн юм уу? Хүн нэгсэн хүнд нь би дуусаа байжээ дуусаад аваад өгөө л гэлээ шүү дээ. Чи сайхан сэтгэл биш үү? Тэр өмнөр гарч ирээд байгаа юмыг би өөрийнхөө өмнөр гаргаж ирсэн юм. Өөр хүн гаргаж ирлээ шүү дээ. За асуудал байна. Би дуулчихжээ. Сайн байна уу ээжээ гэдэг. Яг би ямар дуу дуулсныгаа мэддэггүй гэж байгаа тэр бичлэг гарсны дараа харсан. Дуулсан байна. Хүүхд байсан нөгөө П үсгээр эхэлсэн үг хэлж тэр бичлэг эфирт гараагүй маа. Би бол нэг юмд зүгээр одоо зарчмын хавьд байт юм. Маш олон одоо найз нөхдөдөө энэ хүрээл дундаа бас нэг тодорхой хэмжээний юм үнэлэмжтэй байдгийг итгэл гэдэг юм дээр их олон юм тогтдог байхгүй. Нөхөрлөл бол итгэл, хайр бол итгэл, амьдрал бол итгэл тийм. Ажил хүртэл итгэл юм аа. Би энэ итгэл гэдэг үгний утгыг ойлгох гэж, даах гэж, энийг таниулах гэж маш их хичээж явдаг байхгүй. Тэгээ би тэн дээр бол үнэхээр одоо олон юм дээр амьдралд итгэл алдарна л та. Тэр бол гэхдээ бас алдарсан нэг тохиолдол байхгүй. За нөхөр гэж юм бэ. Яг л сүүлд бол тэгэл мэдсэн л дээ. Тий яах одоо тэр. Гэхдээ би бол тэн дээр бас нэг яг ийм пауз авсан шүү амьдралд. Найз гэж юм бэ тий. Нөхөр дайс хоёроо бэлгэж яг ялгаж чадчих юм. Тэгээд ямар зорилгоор хийсэн бах вэ тэгээд? Одоо мэдхгүй юм. Одоо ямар байсан тэгээд сонин юм их хэрэгдэж тэр чинь нэг яг нэг тэгээ ядж хат нэг сонгуулийн жил байсан. Нэг явахгүй нэг сонин юмд нөгөө намаагийн чинь улс төрлөө орхон гинэ минэ гэдэг шуум явуулаад тэгээд одоо хайш юм бэ тий. Тийм л юм л явсан юм шиг л. Одоо би дээр нэг тэрийг тоодгүй мó тэр манай гамбууш гээд нөгөө нэгч байдаг тэр үуч нөгөө телевизүүд нэг бараг л сувг болгох нэг юм шүнийн хөтөлбөртөө байдаг шүү дээ. Тэгэл нөгөө гамбууш нэг баахан чимдаантаа нөгөө шүнийн хөтөлбөрт ашигладаг л нөгөө юуки одоо багц хэрэгслэх юм уу одоо тийм юмаа ингээд студид хайччээ тэгээд манайхан айлгуудж байгаа. Зарим хүн сэдвийг юусоо маш товчхон юм яа. Ярихаар бүр имзэглээд. Тэр их оромжлол ирж ирсэн. Амар шүү дээ. Гаймшиг заяа. Тэр хэдэн он юм бэ? Яг тэр засчихсан шүү. Тэр чин нэгдүгээрт нь садист болж байна. Хоёрдугаарт нь орк боллоо. Би чи их тийм яг энэ нэвтрүүлгийг хөтлөөд янз янзын байдлаар ингээд яваад их олон
титэм зүүсэн баггүй. За хамгийн ихэнд зүүсэн титэм тэр Попи хаан гэдэг титмийг зүүлээ. Оркийн хаан гэдгийг зүүлээ. Сүүлдээ тэр бичлэг гарч ирээ садист боллоо. Одоо би хэлээд шүү дээ. Би тэрийг өөрийнхөө өмнөр гаргаагүй байгаа шүү дээ. Яг агуулгын хувьд л үсэх юм бол би аваад гэсэн шүү дээ. Авахгүй шүү дээ. Авахгүй байхаар нь ПГ хэлхээс яах юм бэ? Авахгүй шүү дээ. Ингээ авахгүй байгаа байхгүй. Авчааш наадах юм да. Авахгүй шүү дээ. Тэгэл тэр ПГ хэлж байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ ингээ өдөө хотын ингэж зөндөө юмар нүдүүлсэн дээ лидерчтэй. Тэгээд яг зөв би тэрийг нөө нэг стрек гэж яриаггүй шүү. Зөвөр нөө нэг бас нэг алдаа оноо байдаг. Зөв тэрийг эргэн бодоход гоё хөгжилтэй шүү дээ. Тэгээд бас энэний ард телевизийн ард ч гэсэн найз нөхдөдөө ингэж маазрах зүйлүүд байдаг. Тийм тэгэхээр яг зөвөр энэ талаас нь л ярьж байгаа. Тэгээд одоо бол би бодчих шүү. Чи сая асуугаад би сая бодсон чинь юунд амар имзэглсэн юм бэ тий? Нэг юугийн тэгж амар имзгэлж хүлээж авсан юм бэ? Тэр дээр одоо би бол тийм доромжлол, дайралт, хатуу үг одоо нөгөө хилээд байгаа хар цагаан хил ам бүгдээ нь ёстой гудаахгүй дагаад гарчдаг ийм сэтгэл зүйн хийхэд болцсон байхгүй. Энэ өөрөө зөвхөн миний чамд яриад байгаа зориг бол биш юм. Яг үннийг хэлэхэд яг л үннийг хэлээ. Нэг амар зориг биш. Тэр дээр нөгөө хүн амьдралд нэг тийм алдах зүйл их багтаа болж эхлэхээр бас нэг ийм мэдрэмжүүд их томорчтой юм шиг байгаа юм. Одоо ингээд ийм дүгнэлт хийж байгаа байхгүй. За энэ ингэж л идэг, тэгж л идэг. За энэ дарамтлаа хална л гэж юм тий. Хядна л гэж энэ чадахгүй дээ гэдэг мэдрэмж чи өөрөө зүгээр тэгсэн ч гээд ингэдэг тэр хувилбар дээр ирд юм байна л дээ. Сонин штэ тэгээд. Одоо ингээл амьдрал янз бүрийн зүйлүүд Монгол улсад маш их хүчирхийлэл байна гэж тхийн. Тэгэл гэр бүл салт их байна гэж ярьдаг. Тэгээд бас ханаа алдах тийм тохиолдол бас мэдээж хүмүүс тохиолддог те бас байгаа. Тэгээд ингэж ярих юм л д. Ханаа алдаад удаагүй жөөр их нэртэй боллоо гэж. Тэгэхээр хүн хүний өөрийнх нь сонголт шүү дээ. Би бол өнөөдөр чамд хэлдэг шүү дээ нэг зүйлийг маш тодорхой хэлдэг. Би хантайгаа хамт байгаа. Тэр хүн үггүйгээр биегүйгээр амьдарч болдог. Би оршоож байгаа. Би ханыгаа маш сайн хайрлаж авч явж байгаа. Энэ миний л асуудал. Зөндөл хүмүүс хэлжлээсэн шүү дээ. Одоо миний өвөр хүүхэд чинь томорч чинь ингэж юм тэгж юм. Тэгээ болох юм тэр одоо юу гэдэг тэр орон зай байгаад өөр хүн нэвтрэх тийм боломж олцоо олдох тэр үеийг би хийзээ мэдэхгүй юм. Өнөөдрийн хувьд бол би хантайгаа амьдарч байна. Тэр хүний бие зохицос алга, үг үйлдэл нь алга гэхдээ бүх зүйл нь оршиж байгаа. Би одоо нөгөө л үгээ дахиад хэлээд байгаа байхгүй залуучуудыг. Цөөхөлөө байна бид нар үүрэг хариуцлага хүлээмээр байна. Ямар олон өрх толгоолсон ээж вэ? Яасан олон сайхан эмэгтэйчүүд ингээд зүгээр л хүнд итгэснийхаа төлөө нэг залууд итгэснийхаа төлөө ингээд өрх толгоолоод үрээ тврээд уйлаад үлддэг юм тийм. Энэ үхэл биш байхгүй юу? Энэ зовлон биш шүү дээ. Зүгээр л ийм би зарим залуучууд танд хэлж байгаа. Наагтцсан жаргалдаа цэг тавиа. Аав болж үзээ. Эцэг байж сур. Үүрэг хариуцлага хүлээ. Би бол нэг л зүйлийг хэлдэг. Өөрийн чинь сонгоод авсан ханчин насанд чинь ганцхан болдох юм аа. Тэр ямар хань гэхээр үрийн чинь ээж юм аа. Тэр амьдралын чинь аль хэсэгт байхыг би бол хамаагүй гэж хэлдэг шүү дээ. Тэгээ би энийг хэлж хоёрдугаарт нь яг ингээд нийгэм бол нэг амар ингээд хуйлраал явж ин л дээ. За өрх толгоолсон ээжүүд нийгмийн асуудал ийм ингээд би энэ өрх толгоолсон аавд гэж бас байдیں۔ Албан бусаар 14,000 эцэг байна. Энэ зовлон ганцхан одоо бэлгээгийн хаалгыг тогшоод ороод ирсэн юм биш. Монголд одоо ингээд яг ингээд албажиж бид нар чинь ийм зохион байгуулалтанд орж ингэж барьж чадахгүй байна. Гэхдээ өрхтөлгоолсон аав бол 14,000 байгаа байхгүй. Энэ өрхтөлгоолсон ээжээс илүү зовлонтой. Чи хардаа үрдээ ээж байх гэдэг бол тийм маш боломжгүй зүйл байхгүй. Ээжийн үүрэг гэдэг бол амар юм шүү дээ. Ээж гэдэг. Тэгээд хүүчин асуух болгонд ингээ эмтэрнэ, урагдана. Тэр хүмүүс нэг л зовлонт. Зүгээр сагаж яваад нэг айлын охин жирэмсэн болгоод төрхөөр нь хүүхдээ аваад үлдсэн тийм бараг л байхгүй. Дандаа над шиг алдсан, энтсэн, аваар осол, гинтийн, идэхгүй өвчин, ийм л юмны ард үлдсэн аваад байд. Зарим нь одоо 5 хүүхэдтэй, 6 хүүхэдтэй аав байна би мэднэ. Маш хэцүү шттэ.
ой хүрээгүй хүүхдээ аваад үлдэж заав чи ямар хэцүү вэ? Ой хүрээгүй хүүхдээ ээж аваад үлдэж чаддаг юм аа. Би тэгэх ёстой гэж байгаа юм шиг. Энэ бол аав дээр эрэхтэй бараг 2 дахин илүү зовлон болж ирдэг байхгүй. Үндэ хэцүү шүү дээ. Одоо бол би тэгээд түрүүн нөгөө нэвтрүүлгийн ихэнд хэлдэж шүү дээ. Миний хүү газар гიშгсэн. Газар гიშгсэн гэдгийг би ямар утгаар нь хэлж байгаа гэхээр 2 дугаар ангид орчлоо, том болчлоо гэдгээр нь биш. Надаас асуудаг ээж гэдэг үгний давтамж нь цөөрч байгаа байхгүй. Тэр асуулт ирэх болгонд зүгээр ингээл урагдчихийдэг. Аава би ээжигээ санаж байна. Тэгээ өнөөдөр манай инг нөгөө ээжүүдийгээ зурсан. Тэгээ ээжүүдийг ийм тэмцээнд оруулна гэсэн гэл ингээд энэ ярих тэр ээж гэдэг үг ингээл ингэх болгон ч амар ихгүй. Тэгээ би хүүгээ зүгээр ингээ нөгөө хүссэн үедээ үзэж явах бичлэгтэй зургнуудтай ингээд цуг байлгад. Тэг тийм буруу юм юу ах вэ? Миний хүү нэг л ээжээс төрсэн тэр ээжигээ санаж бодоол явж ийн. Тэрийг заавал одоо мартуултаад манай энэ шашин номд ч бас тийм янз янз юм байна шүү дээ. Тэг би одоо тэр болгоныг хэрэгжүүлдэг ч юм тийм. Тайван явуул араас нь битээ таталтаад вэ. Одоо тэд хэдэн жил газар мазарт нь битээ очмооч. Яг хүн юм л юм. Ер нь нэг юм байх л ёстой. Шашны хандлага агуулга одоо бүх хүний харилцааны асуудлыг хуулиар журмаар зохицуулж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Зарим зүйл дээр гарцаа авахгүй юу орж шүү дээ. Шашны хандлага агуулга нь байх нь үрэх сайн болж ирж шүү дээ. За тиймэрхүү ярилцсан юм маань ер нь өндөрлөлт өгчлөө тэгээ. Оо за. Их хурдан өнгөрч байгааз маш хурдан явчихсан юм шүү. Маш хурдан. 50 минут 60 минут шууд явна. Тэгээд одоо нэг ганц хоёрхан асуултыг асуугаад дуусгая. Тэгээд миний амьдралд өөрөө чинь хушуу яваад н авчихгүй юу баярлаа гэдэг нэг үг байдаг шиг. Хүмүүс одоо яг энэ зовлон мэдэхгүй, энэ зүйлийг мэдэхгүй байж энэ амьдралд чинь өөрийн хушуугаа оруулж, өөрийнхөө санаа бодлыг хэлж, энэ зүйл дээр хэр их ач холбогдол өгч, хэр их стресстэй. Бас энэ сошиал медиагийн хэрэглэн дээр. Тий. Одоо нэг талаараа их төвхтэй болж штэ. Манай энэ сошиал медиа гэдэг юм чинь бид нар чинь нөгөө хэрэглээгээр бүр төвдөө тасарчлаа. Тэгээд одоо зүв байвал энэ амар том хүч واخгүй. Уг нь зүв байвал. Гэхдээ сүүлийн үед энэ сошиал медиа гэдэг юм бас арай л бас хэрэгсэгдэрсэн тийм үйлдэлүүд ажил мэргэжилтэй холбоотой тийм доромжлол дайралтыг би хангалттай хүлээж авдаг. Сахалчин захгүй байна, тэнэг байна тий. Энэ амар их ярихын энтер гэдгийг би зүгээр л хүлээгээд авдаг байхгүй. Тэгээд энэ ихнэрээ ийм тийм хүүхнээр сольчжээ. Хүүн ядарч байгаа юм байна маа гэдэг өчтөө л тийм бичиж байгаа. Тэгээд тэр усуудад санаа тавьсанд баярлалаа. Одоо болж байгаа л гэж хэлье тий. Болж байгаамаа. Тэгээд нэг амар одоо тийм бодогдож байгаа шиг чинь тийм зүйл алга. Би бол тэгтээ харьцангуй нээлттэй. Тэгээд дээрэс нь хийж байгаа ажил мэргэжил маань олонний өмнө илүү байж гин. Тэгээд хандлага харагдаж байгаа байлгүй. Тодорхой цаг хугацаа харуулах байлгүй. Сэтгэлийн хат үнэхээр эр хүнд байх хэвээр бүх чанарууд байна гэж би хувьдаа харж. Тэгээд ийм манай нэвтрүүлэгт хамтарч байгаа ийм Zebra International оруулж ирдэг ийм гоё lime color одоо lime fresh гэдэг ийм limon-тай ийм ундаа байгаа. Гац ундаа хэрэгэлдэг үү? Болж чадахгүй байна. За тэгээд ийм гоё шүлэнд хийж юм байлээ. За булгуур ом суп гэдэг. Мэдгүй доорс хэлсэн. Одоо хоёулаа ингэж буруудж байгаа шүү дээ. Ингэж буруудж байгаа даа буруу байсан. Юунд тэгчих ямиг буруу хэлхээс л тэгээд асуудал. Тий, би юунд тэгчих байгаа ямиг нэг айхтар ингэж рекламадад бай гэж боддог юм аа. Ягаад тэгэхээр хүмүүс өөрсдөө сонирхоод давна үз. Тий, би бас энийг сайн зүйлийн сайн гэдгийг мэднэ. Тэгэл манайх өөрсдөө энийг хэрэгэл гэж би хэлэхгүй өөрсдөө шийдээрэй. Тэгээ энэ бол obvious байна. Тий, тэгээд чипс. Өнөр чипс амсаач нэ. Чипс идүүлээгүй суугаад шүү дээ. За тэгээд энэ бэлгээ 9-нд баярлаа гэд өгье. За баярлаа. За тэгээ маань баярлаа. Тэгээд хамгийн сүүлийн асуулт байгаа. Зөвүүн гэдэг үгийг хоёулаа гэгэл гэрээ сайхан бодъё те. Хүмүүс одоо ярьдаг шүү дээ. Ямар гоё зөвүүн баталыг ямар гоё зөвүүн ярьдаг юм бэ? Ямар гоё шудраг юм бэ? гэж ярьдаг те. Тэгээд амьдралдаа хийсэн хамгийн зөвүүн шийдвэр, хамгийн зөвүүн шийдвэр гэдэг бол 2-3 зүйлээс аль нэгийг сонгохыг хэлдэг те. Хоёулаа тэрийг гэж бодоод хариулъя. Тэгээд бас давхар нэг жижигхэн асуултыг шигдэхэд шудраг байх өнөөдөр зөв үү буруу юу гэдэг дээр л энэ хоёр дээр л хариулаад яриад тусах юм. Би эргэлзээгүй нэг зүйлийг хэлье. Зүгээр шудраг байх хэрэгтэй. Хүн. Нэг л зүйл байгаа шүү дээ. Шудраг байдлыг илэрхийлж байгаа бол хандлагуудыг цөмөрөө маш олон харж байгаа шүү дээ. Шудраг байдлыг илэрхийлж байгаа хандлагуудыг. Тэгээ шудраг байдлаараа бидэнд ингээд таалагдж байгаа, биднээс оноо авч байгаа улс төрийн хүрээний, эдийн засаг нийгмийн хүрээний тэр мундгуудыг бол зөндөл харж байгаа шүү дээ. Тэгээ тэр
зөвхөн шудраг байдал гэдгийг бити гадагш нь агуулж гаргалт чадахгүй бол тэр шудраг гэдэг үгчин өөрөө гэрэл шиг дотор зарцсан байх хэвээр. Тэр шудраг гэдэг өнөөдөр амар шудрагын дүрд байгаа улсууд чинь яг жинхэнэ нөгөө зүрх сэтгэл дотроо байх тэр шудрагынхаа гэрлийг асааж чадсан уу гэдэг дээр харуул их сонин. Харуулахгүйгээр маш чимээгүйгээр тэр гэрлийг маш тодор асаацсан явж байгаа хүмүүсийг би бол нэгээр тогтохгүй мэднэ. Тэр нэг л зүйл байгаа. Хүн хизээч өөрийгөө хорч чадахгүй. Чи өрөөлийг хуурч болно. Шудрагын дүрд хэдэн жилч тоглож болно. Нэг цаг, нэг минут ч өөрийгөө хорч чадахгүй байхгүй. Гол асуудал. Тэг би зүгээр амьдралдаа тийм зөвүүн шийдвэрүүд одоо их олон гаргаагүй бидтэй. Одоо зүгээр нөгөө аху хувь амьдралдаа гаргаж исэн бас амар шийдвэр байдаг. Тэгээ тэр шийдвэрлэлд өнөөдөр нүдэнд бодогч чинь ер нь тэгээд миний энд байна. Өнөөдөр энэ нэвтрүүлэгт урагдаа сууж байгаа шалтгаан ийм олон сэдвээр бас ингээд ярилцж байгаа боломж болцоо бүх юм зүгээр нэг хүнтэй холбоотой байхгүй. Тэр бол мэдээж би одоо төрүүлсэн аав ээж би маш сайхан ээжтэй. Тэгээ ээж минь одоо өнөөдөр хүүтэй минь надтай ингээд хамт амьдардаг. Анд маань унлаа. Аав маань үүд боллоо, ханаа алдлаа. Тэгээд энэ хугацаанд би яхаа мэдгүй байжсэн нэг ийм үед дээр нэг цогцолт аваад гаргасан шийдвэр өгөх байхгүй. Зүгээр л бэлгээ яв. Дахиад уршаа. Чи чадчихсан ажиллаа хий дуртай. Яах уу гэдэг ийм саармаг байдал дээр битий бай. Ажиллаа хий. Аавыгаа санаж байгаа. Дүүнэр чинь ч санаж байгаа мэдж байгаа. Ээж дээр очиж чадахгүй бол ээж байгаа. Яг ингээ бүр өөрөө өөртөө толныхоо өдөөс харц сууж байгаа ярилцчихсан байхгүй. Тэгээ энэ шийдвэр одоо ингээ бодсон чинь тэнд нэг хүн ганцаараа ханаа алдсан уйлаа тонохтой тэр хөдөө. Энд бас нэг ингээ залуу тэр нэг 4 настай хүүхдтэй хойлоо ингээ. Дээжээ болж шууд дууцсан. Ингээ яаж. Ээжтэйгээ амьдарч байгаа нөгөө ээж гэдэг хүн чинь нөгөө өөр эхнэрийн орон зайг хүнд бол баг үлдээдэг юм байна шүү дээ. Өглөө босоход цай бэлэн, орой оцоход хоол бэлэн, хувцас цэвэрхэн, одоо гэр цэвэрхэн, хүүмэн хичээл сургууль асуудалгүй байхаар чинь баг одоо баг надад тийм шаардлага гарахгүй шахуу нөхцөл байдлыг ээж минь дүүргэж чинь. Тэгээ миний амьдралдаа гаргасан одоо чиний асуултанд нийцүүлж хэлэхэд хамгийн зөвүүн шийдвэр бол би ээж авчирж хагаад буцаад ажилласан. Эндээ бол үнэхээр кул гэдэг. 100% сэтгэл дүүрэн байдаг. Би маш олон хоногийг 3 жил гэдэг чинь үндсэндээ 1000 өдрийг өчигдөрт өнгөрөөсөн байхгүй. Би тэр өдрөөс эхлээд маргааш руу явсан. Маш зөв шийдвэр. Тэгээ энэ л байна. Би энийг бол хэвээр хаан чамартна гэл. Хайртай гэдэг үгийг харамлдаг байсан үгүй юу? Тийм үгүй. Үгүй. Үгүй хэлдүүс. Залуучуудаа баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань ТV телевизийн Монгол комеди гэдэг нэвтрүүлгийн хөтлөгч Батулиг оролцлоо. Тэгээд үнэн шударгыг ярьдаг хүн ч гэсэн дотор уян зөөлөн байдаг. Хүн ямар ч зүйлүүдийг давж чаддаг. Гэтэ хүн хэлэхгүй байгаа нэг нь зовлонгүй гэсэн үг биш. Зовлонгоо яриа явж байгаа нь бүр амар үхтлээ зовоод байгаа гэсэн үг биш. Таны харж байгаа зүйл чинь худлаа байж болно. Харж байгаа зүйл чинь бас буруу байж болно, худлаа байж болно, үнэн байж болно. Тийм учраас ямар нэгэн зүйлийг өнгөцгөн битээ дүгнж байгаарай. Тэгээд ээж аавдаа би хайртай гэдгийг хэлмээр байна. Бүх өөртөө хүмүүстэй хайртай гэдгийг хэлмээр байна. Тэгээд хайртай гэдэг үгийг битээ инээс чарамлаарай. Тэгээд бүгдэнд нь энэ нэвтрүүлгийг үзсэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг төлөв баяртай зочиндоо ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Жихэн зөвөр сонь байд юм байна тий. Бас нэг юм би ч нэг юм ярьдгүү тэгэл одоо болохгүй тэгэл улс төр эдийн засгийн хүрээний юм л бижигнүүлээд байдаг. Ер нь бол гэхдээ боломж олдвол бид чинь бас нэг салбар шүү дээ. Салбарын асуудал гэхээс илүү зүгээр хувь хүн талаас бас ингэж илэрхийлэгдэх боломж олдчихсэнгүй. Би дараа нь ингээ сая бодож илээ л дээ. Дараа нь ингээ пүүжээ тэгээ ярьж агаад оргилыг нэг комент дээр аваач. За баярлалаа. Тэгээд миний хувьд л их гоё дотор онгол хүнтэй ярилцах их сайхан байдаг те. Тэгээд хин нэгэнтэй ярилцаараа тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай эргээд уулзъя. За баяртай.